Сайн байцгаана уу үзэгчдээ, ингээд телевизэн сууж байгаа бүх үзэгчдээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. За, тинейждрийн нэвтрүүлгийн удаагийн зочноор Атажлал киноны алтан ялхуун гэдэг нэрээр алдартай алтан цэцэг маань оролцож байна. За, тэгээд өдрийн мэнд хүргэе, баяр гоёлж байна уу? За, та бүхэндээ юу жийсэн энэ өдрийн бас баярын мэндийг хүргэе. Өнөөдөр бас манай Лолигийн найзууд нэвтрүүлэг Атажлал киноны уран бүтээлч Элвойс хамтлагийнхан маань энэ өдөр октоодынхаа баярыг хийгээд октоодыгаа баярлуулж байна. Тэгээ манай Лолигийн найзууд нэвтрүүлгийн уран бүтээлч хөвгүүд маань жил болгон эмэгтэйчүүдийн баярыг одоо урлагийн найз октоодтай үнэхээр гоё бэлэг барьдаг байгаа. Тэгээ энэ жил бүр өргөн хэмжээгээр бүр баярлж байна л да. Фэн хүүхдүүдтэйгээ Атажлал киноны үзэгч хүүхдүүдтэйгээ октоодтайгаа баярлж агаад бидний хувьд маш их баяртай. За, тэгэхээр яг энэ доор бол фэнүүдийн уулзалт те тохороос хөвгүүд маань нөхдөдөө баярлуулад үнэхээр гоё үйл ажиллагаа болж надад. Тэгэхээр чиний хувьд сэтгэл ямар вэ те? Миний сэтгэл үнэхээр хүндэр байна л да. Надаас гадна зөндөө олон октод маань энэ өдөр бас энэ өдрийг үнэхээр гоё дурсамжтай хизээч мартахааргүй гайхалтай өнгөрүүлж байгаа хаа гэж бодож байна. За, тэгэхээр тэглгүй яах вэ? Тэгэхээр ер нь нойр үеийн санаа чи юу вэ? Хаагур юу гэж яваад вэ? Уран бүтээлийг хийгээ яваад байгаа. Манай Атажлал кино маань SP телевизээс өдөр болгон 8 цагт гарч эхэлж байгаа. Атажлал 3 цэцлэнгийн 6-аатай өдрүүд киногоо үзэж эхэлж байгаа. Бүх үзэгчтэй бас киногоо амтрахаа үзэж байгаад итгэлтэй байна. Тэгээд бас шинэгийн ток шоу гарч эхэлсэн байгаа шүү дээ. ТV-с дээр шинэгийн ток шоу гараад эхэлсэн байгаа. Тэгээд Лолигийн найзууд нэвтрүүлэг. Тэгээ одоо удахгүй гигэн асын одоо хүүхдийн нэвтрүүлгийг одоо хөтлөгч шинээтэйгээс хамтдаа тэр нэвтрүүлгийг тэр хүүхдийн урлагийн том наадмыг хөтлөх гээд ажил ихтэй. Одоо удахгүй бас Оросын холбооны улс руу явах гэж байна. За. Тэгэхээр ер нь бол ингээ хараад хахад манай Лолигийн найзуудын тий хүүхдүүд маань одоо ТV-с хөтлж гин, SBN-д хөтлж гин тий оллоо дээр хөтлж гин бас үнэхээр өргөжж гинэ тий. Энэ бол дандаа манай Лолигийн найзууд нэвтрүүлгийн хөтлөгчийн дуугуулангаас гаралтай хүүхдүүд байгаа. Тэгээд манай Лолигийн найзууд нэвтрүүлэг Атажлал кино маань энэ жил 2013 онд маш их олон ажлыг амжуулж байна. Бас ажлын их өндөр уран бүтээл их сайхан байна. За, тэгэхээр энэ авиаслаг өх манад анх урлагт хэрхэн яаж хөлж тавьж ирсэн болоо тий урлагийн хогонд чанагдаа хэдэн жил болж байна? Урлагт анх 4 настайгаас орж эхэлсэн. Манай ээж маань бяцхан мисст 4 настайгаас орж эхлээд тэрнээс хойш ингээд урлаг гэх энэ гайхалтай ертөнцид хөл тавиад алхаж чинь. Гэтэ ямар ч мэрэгжил их хэцүү штэ. Урлаг ч гэсэн их хэцүү. Тэгээд энд чинь өрсөлдөөн байна, зөндөө олон зүйл байна. Тэгээд шантрах үеч гарна, бас их амархан зүйлч гарна. Тэгээд энэ бүхнийг одоо мэдрэл явж гин. Тэгээд энэ бүхнийг бас энэ замыг сонгосон Лолигийн найзууд нэвтрүүлгийн найруулагч Сэлэн дэргүүний ажилтан Төмрөө ахтай мөн буяагчтай ээжтэй найз нөхөдтэй бүгдээрэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. За, миний зүгээс ч гэсэндээ бас найруулагчтай, багштай, Төмрөө ахтай тэгээд Атажлал киноны те бүх хамт олондоо мөн намайг 10 сар тээж төрүүлсэн ижидээ үнэхээр их баярлалаа гэж хэлмээрэн. Тэгээд таньдаа хайртай шүү. За, бас эрхээ ашиглажээ. За, тэгээд анхны уран бүтээл чинь юу хийсэн бэ? Миний хамгийн анхны уран бүтээл гэвэл би дуугаар гарч ирсэн л дээ. Дуулаад дуулах авьяасаа мэдсэн. Тэгээд дуулаад одоо Монгол улсад явуулж байгаа улсын маш том уралдаанууд өгдөө штэ. Тэрэнд багасаа оролцож эхлээд тэгээд дууны хүүхдэх мөрөөдөж яана гэдэг дууч Ануухч маань надад гаргаж өгсөн сайхан клиптэйгээр анхны уран бүтээлээ гаргаж ирсэн. Тэгээд тэрнээс хойш Лолигийн найзууд нэвтрүүлгийнхантайгаа хамт олонтойгоо ингээд нэгдээд одоо бараг 5-6 жил болох гэж байна. Тэгээд энэс одоо Лолигийн найзууд нэвтрүүлэгтэйгээ том болоод бид нар энэ Лолигийн найзууд нэвтрүүлэг өгшөө цаашаага өргөжүүлээд бас гоё студ байгуулнаа. Тэгээд мөрөөдөл бол зөндөө байна. Тэгэхээр ер нь танай удам тийм урлагийн хүн байдгүй те энэ их одоо ундрашгүй дундрашгүй их авьяасыг одоо хинээс уулж авсан юм болоо. Мэдээж хүнд байгалаас заяасан авьяастай л явах юм бол тэр хүн хол явна штэ. Тэгээд манай удамд бол эмээгийн төлөлийн маань өвөөгийн төлөлийн маань бүх хүмүүс их жүжигчин тийм хүмүүс байдаг. Тэгээд одоо ч гэсэн алдартай жүжигчин болсон явж байгаа гадаад дотоод руу явцсан Монгол ч гэсэн алдартай жүжигчд байна. Тэгээд манай ээж маань байгаа хата их жүжигчин болохыг хүсэжсэн тийм хүн байсан л да. Тэгээд ээж маань хараахан өөрийнхөө мэрэгжлийг сонгож чадаагүй. Тэгээд өөр мэрэгжлээр ажиллаж байгаа. Тэгээд ээжийн хүсэл мөрөөдлийг бас биелүүлээ явж гин. Өөрийнхөө ч гэсэн хүсэл мөрөөдлийг биелүүлээ явж гин. Тэгээд жүжигчин мөртлөө тал талаасаа өөрийгөө одоо нээж чадсан авьяаслаг мундаг уран бүтээлч болохыг хүсэж байна. За, сая дараа шинэ минь ороод ирлээ. За, энэ өдрийн минь. За, баярлалаа. Чамч гэсэн өдрийн минь төргийн нийт үзэгчдээ бас өдрийн мэндийг хүргье.
За баярлалаа. Тэгэхээр саяхан бас шинэхэн ток шоу гэдэг их мундаг нэвтрүүлэг гаргасан байлээ. Тэр нэвтрүүлгийнхаа тухай үзэгчдэд сонирхолтой юу? За тэгэхээр энэ жилээс бол шинээг хөрлөх ток шоу маань эхэлж байгаа. Тэгээд нийт одоо 7 дугаарыг бол үзэгчдэд хүргээд бэлтгэсэн байна. Үзэгч маань бас үзсэн бол сонирхолтой сэдвээр бол аль болох хүүхдэд таалагдахаар сэдвээр ярилцахыг хичээж байгаа. Тэгээд цааш цаашдаа ч гэсэн ер нь маш олон зочдыг өрөөд хүүхдүүдийн хүсэлтийг биелүүлэхэд бол олон сонирхолтой сэдвээр ярилцна гэдэгт итгэлтэй байна. Тэгэхээр багтаа хэдэн настайгаас эхэлж нэвтрүүлэг хөтлөж эхэлсэн гэлээ? Ер нь их бага байхасаа л телевизийн урлагт анх орж эхэлсэндээ 8 настайгаас эхэлж ирсэн. Тэгээ одоо бол 16 настай болсон 8 жил 11 дэх ангид төгсөж чинь. Тэгээд хэдээ төгссөн ч гэсэн би одоо телевизийн чиглэлийн хүн болохоор бэлтгэгдэж байгаа. Тэгээд цааш цаашдаа гэсэн телевизийн мундаг уран бүтээлч болно гэж бодож байна да. За тэгэхээр нэг л их айгүй тийм айгүй гоё тийм нэвтрүүлэг хөтэлдэг те багасаа ингээл үзэгчнүүдэнд өрсөн хөвт шүү дээ. Тэгэхээр өөрийнхөө тухайд ер нь чөлөө цагаараа юу хийдэм бэ? Хобби моби гээл тий. Чөлөө цагаараа яг юу хийдэг вэ гэхээр ер нь аль болох амархыг хичээдэг. Гэхдээ бид нар ч ер нь чөлөө цаг бол маш бага л та. Ягаад гэвэл телевиз дээр их хвчлэн байж байдаг. Тэгээд хичээлдээ явна. Бас байнга нэвтрүүлгийн бэлтгэлтэй хөтлөгч хүмүүс бол өдөр болгон бэлтгэлтэй байх хэрэгтэй байдаг шүү дээ. Тийм учраас өдөр болгоны бэлтгэлтэй байдаг. Тэгээ бас зундаа бол адтай жалууд киноныхаа зурганд орчдөг болохоор бүр их завгүй байдаг л да. Тэр нь чөлөө цаг бол маш бага. Аль болох чөлөө цагийг өөртөө хэрэгтэйгээр амарч өнгөрөхийг л хичээдэг те. За манай нэвтрүүлэг манаас үерхэл хайр дурлалын сэдвтэй нэвтрүүлэг байгаа. За тэгэхээр бидний үеийн хүүгүүд ер нь ямар охин сонирхт юм болоо? Тэр тухай бол яг хүүхд толгоны сонирхол бас хүсэл мөрөөдөл өөр байдаг байх гэж бодож байна. Тэгэхээр миний хувьд гэх юм бол би аль болох өөрийнхөө байгаа тийм илдэг зантай охтууд илүү дуртай та. За тэгэхээр нэвтрүүлгийнхаа манай нэвтрүүлгээс өндөрлөгт өгч байна. Сүүлийн мөчийн шинэ төвлөлтийг за баярлалаа. Тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлэгт өрсөнд маш баярлалаа. Тэгээд нийт үзэгч хүүхдүүдэд хандаж хэлэхэд бүгдээрээ бас өөрсдийн гэсэн зорилготой байгаарай. Зорилготой байх юм бол хэн ч гэсэн юунд ч хүрч чаддаг юм шүү гэдгийг бас хэлхэн зүйтэй болов. Би бас өөрийн нэвтрүүлэгтээ болъё гэсэн их том зорилготой байсан. Тэгээд маш том уран бүтээлч болъё гэсэн зорилготой байсан. Тэгээд тэр зорилго маань ч гэсэн алхам алхмаар биелж байгаад маш их баяртай байна. Тэр хүүхдүүдэд хандаж хэлэхэд зорилготой байгаарай л гэж хэлмээр байна да. За их гоё хэллээ. Хүүхдүүдээ зорилготой агаарэ. За энэ ингээд нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай үзэгчтэй. Баяртай.